Бид оюуны өмчийг дээдэлдэг. Талах юм талахыг гэд тэрнийг үнэлж зардаг гэдэг шиг оюуны өмч ч гэсэн бас яг үнэлэгдэж байгаа хэвээр. Яг жүжигчин хүний тухайд гэх юм бол оюуны өмч гэдэг ирэхээр оюунаараа одоо тэрний кинонд тоглох гэж одоо бүтээж байгаа дүрээрээ тэрнийг хийх гэж одоо яаж тэр толгоогоо ажилуулж ядарч хяналж иж тэрнийг уран бүтээлийн ард гарч байгаа шүү дээ. Тэрний л үнэлэмжийг хэлж байгаа. Тэр бол мөнгө бол биш. Тэгээд одоо нэг кинонд тоглол дөнгөж нэг кино театруудаар гараад 10 хоног байж CD ч юм уу эсвэл нэг товчлуур дараа линкээр үзчихдэг байна гэдэг чинь тэр хүнийг ерөөсөө л тийм хямдхан л үнэлж чинь гэсэн үг байхгүй. Одоо за яг би мөнгөнд гаргаагүй би тоглолцсон тэр CD болоод тараагдаж гин эсвэл линкээр гарч гин энэ надад хамаагүй гэсэн асуудал биш. Алдагдсан ч байсан гэсэн яг кино театрт очиж үздэг үзэгчд нь бол очиж үзсээр л байдаг. Ягаад гэвэл тэр чанартай уран бүтээлийг одоо кино хийсэнтэй жишж үзэх юм бол маш бага мөнгө төлөөд тэгээ маш сайхан уран бүтээл үзээд тэгээ тэрнээсээ таашаал аваад гарч чадж байгаа байхгүй. Зүгээр л нэг линк дараад үзэхэд бол тэр яагаад ч тийм кино үзсэн сайхан сэтгэл төрөхгүй шүү дээ. Бүх хүмүүс линкээр үзээд эсвэл бүх хүмүүс нэг юм хуулцсан дискээр үзчихвэл тэгээд уран бүтээлчд дахиад ямар эргэлтийнхээ хөрөнгөөр уран бүтээл хийх юм бэ гэдэг асуудал үүсдэг. Өөрөөсөө бид нар бас маш сайн судлах хэрэгтэй. Бид нар ч гэсэн бас хүний оюуны өмч талдаж болохгүй. Бид нар тэрнийг өөрсдөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Хамгаалахын тулд бид нар тэр ямар ёс зүйтэй байдаг вэ гэдгийг өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. Бид оюуны өмчийг дээдэлдэг. Би жүжигчин анхны байна. Би оюуны өмчийг дээдэлдэг. Бид оюуны өмчийг дээдэлдэг.